Бичлэгтээ хамтаагаад баярлалаа. Тэгээд энэхүү влогийг Лондонгоос хөгжлүүлж байна. Өнөөдөр Лондонд амар нэртэй өдөр байна. 5 дахь өдөр болж байна. Тэгээд надтай хамтаагаад баярлалаа. Bye bye. See you. Yeah. Manchester нар гараад сэлгэлээ хийж идэх цаг агаартай байна. Барилгууднаас амар гоё юм. Улаан шаргалтай өнгөтэй болохоор гоё харагдчихээн. Эртний харагдчихээн. Tyler the Creator-ийн концертын талаарх сонирхолтой сториг өмнөх влогоос үзээрэй. Энэ удаад зүгээр зургийг хараад өнгөрөөе. Тэгээд би өглөө Манчестераас автобусаар Лондонд ирээд Victoria Station дээр бусан. Тэгээд стейшнээс гэрлүүгээ явах гээд double deck буюу энэ Лондонгийн алдартай 2 дахь гурлаа автобусанд суугаад тэгээд хотел руу авсан. Тэр хооронд ингээд автобусныхаа view-ийг харсан чинь айгуу гоё туристуудын attraction-уудаар дайрж явсан болохоор тааядад бас үзүүлээ гээд бичлэг хийсэн байгаа. Тэгээд Лондонгийн Big Ben, London Eye, Westminster Abbey урдуур ерөнхийдөө явсан. Лондонд дахаар өөрийгөө нэг тийм романтик кинонд төрсөн юм шиг төсөөлдөг. Тэгээд ийм гоё кинон дээр гардаг шиг Big Ben, London Eye энтрийг хараад автобусанд суугаад явахаар амар гоё санагдсан. Тэгээд та бүхэн бас тэр мэдрэмжүүдийг хамтдаа хаваалцахыг аягүй хүсчихсэн. Tower Bridge энэ газар юм байна. Нэрээ энэ Pilates класс дээр нэг аягүй сонирхолтой нэг юм болсон. Эрэгтэй хүн энэ класс бүглээд хамт Pilates хийсэн гэж боддоо. Тэгэхээр одоо юу н эрэгтэй залуучууд хүртэл юу Pilates хийдэг болоод байгаа гэсэн үг үү? Pilates-а дуусаа гараад ирсэн чинь миний байсан газараас нэг 5 минут талхаал ийм гоё үзэсгэлэн байсан. Тэгээд өмнө хэлсэнчлэн Лондонгийн бүх ийм exhibition, gallery, тэгээд музейм бүгдээрээ ер нь бол төлбөр төлдөггүй. Тийм болохоор бас нэг ирснийх ороод гарыг гээд үз. Bond Street байдаг Ralph Lauren студийн кофе шоп байдаг. Дэшаш кофе уцгай. Ralph кофегоос матча авчлаа. Өглөө кофе уцгалахаар. Босшгэл матча байна. Тэгээд газар нь гоё болохоор хүмүүс их уудаг байх л та. Ralph's coffee. Okay. Kus matcha байна. Түэл байлгал фици strawberry matcha болох. Matcha tastes like cacao. Cheers.
Bond Street сууж байна. Өнөөдөр амар нэртэй тавт өдөр Лондонд. Одоо би Pilates-ийнхаа engraved Oxford Circus дээр One Rebel дээр өгсөн. Тэгээд өнөөдөр миний яг Pilates-ийн хамгийн сүүлийн энэ 7 хоног 4 өдөр 4 өдөр Лондонээс хойш Pilates хийсэн. Үнэхээр таалагдж байгаа. Айсландд очиод Pilates-аа өргөжлүүлээд хийх бах. Тэгээд Лондон ирсэн чинь бас сэтгэл санаа арай дээр гоёгаа. Тэгээд стил Лондон нөгөө өмнөх миний байсан шиг Лондон бол санагдахгүй байгаа. Учир нь ягаад вэ гэхээр манай гэрийнхэн манай дүү хажууд ахгүй. Гэтэ ганцаараа ч гэсэн ямар ч өдрийг бол зүгээр суугаа өнгөрөхгүй байгаа. Ягаад вэ гэхээр энд ирж байгаа миний хамгийн сүүлийн trip би дахиж бараг UK-д сүүл ирээдүйн хэдэн жил ер нь л ирэхгүй байх гэж бодож байна. Төлөвлөгөөнд бол байхгүй. Тэгэхээр юу ч гэсэн тэр хүртэл гарч чадахгүй болохоор энэ удаад тэгэхээр өөртөө зориулаад энэ trip-ийг хийсэн. Тэгээд нар гараад бороо ороод тэгээд би өчтөр уржигдэр Манчестер явж ирсэн. Манчестер болохоор Лондонтой харьцуулахад амар жижиг хот билээ. Ингээд хотын төвд нь ингээд автобусаар буугаад Лондонгоос 3 цаг гаруй явж байгаад утсан. Тэгээд шууд автобусаар өчтөр болохоор амар Flixbus суугаад тэгээд Finchley Road-оос суугаад тэгээд нөгөө тал дээр болохоор яг Manchester яг bus station дээр басан. Тэгээ тэр аваараар зүр дэлгүүр галерей үзсэн. Галерей нь болохоор нэг л галерей байсан. Тэгээд Лондон болохоор амар олон галерей, тэгээ музейм байдаг байхгүй юу. Тэгээ тэр шиг тийм байх юм болов гэд expect хийсэн чинь бол байдгүй юм байна. Тэгээд аялахаар ирвэл Лондон л ер нь л үзэх юм ихтэй хот юм байна. Тэгээд би Манчестерыг болохоор ер нь л манай Айсланд шиг хот гэж дүгсэн. Яг тав алхаалхтын төвөнд тэгээ тав алхаалхтын төвөөсөө дусчдаг. Тэгээ ер нь бас айгүй тийм жижигхэн мөртлөө бас биси хатэлээ. Манай Айсланд бол жижигхэн гэхдээ амар тийм чийл тайван хатахгүй. Тэгээ тэрэндээ харьцуулахад бол арай өөр юм байна. Тэгээд өнөөдөр маргааш би буцаад Айсланд руу явна. Тэгээ энэ ч бүр амар онцгой 9 өдөр 8 хоногийн ингээ аялалтай байсан чи амар ийм өдөр бол гадуур яваа завгүй байсан чинь жоохон гэрээ санд юм ээ нөө португалчгээс Айсланд руу бирлүүг очимоор байна. Гэрийнхаа орон дээр сахихтэй донтмоор байна. Гэтэл Лондон болгоо юм уу? Still same Лондон байдаг байгаагаараа өөрчлөгдсөн юм бол аллаад өмнө ирснээс хойш. Би 2 сарын өмнө болохоор Айсланд явахдаа замаараа дайрсан. Тэгээд тэрний өмнө болохоор 3 жилийн өмнө ирсэн юм байна. 22 онд сургууль уулзах гад ирсэн. Тэгээд тэрнээс хойш нэг өөрчлөгдсөн юм бол байхгүй байна уу? Нэг шинэ хідэн газар өөрчлөгдсөн гэж юмсан. Стар бол Bond Street дээрээ, Regent Street дээрээ хүмүүсүүд нь хിവэрээ. Гэтэ бас нэг айгүй гоё юм. Лондонгийн болохоор юунууд нээр гоё. Хүмүүсүүдийн харилцаа нь айгүй гоё юм билээ. Тэрийг барцсан байсан байна. Айсландд хүмүүс жоохон тийм батгшаага нэг амар юм ярихгүй. Тийм болохоор тийм жоохон cool хүмүүсүүд байдаг. Тэгээ энэ яг airport дээр буугаад тэгээд автобусны жолооч чи хаавч байгаа ингээл нэг ойр зүрийн жижиг small talk хийсэн чинь би бүр амар баярлалаа. Тэгээ нөгөө англи хүмүүсүүдийн нэг гоё юм ингээд үнэхээр гоё илтгэн айгу гоё. Тэгээд тэр нас нэг гоё юм да. Хамтны даваа тал нь тэр айгу олон туристууд байдаг. Өнөөдөр бүр гадаа бүр амар халуун би ингээ хар өмчтэй ирсэн чинь бүр ингээд нар шараад бүр ингээ халуун өмдний цаанаас бүр түлхний үнэхээр амар. Тэгээд энэ нөгөө нэг cafe culture гэдэг юм амар хөгжсөн ингээ coffee, bakery, pastry энэ. Тэгээд би годамжаар яваад Лондонд ер нь амар cafe орч сууж байгаа. Тэгээд хажуугаар ном уншаад, ном уншиж байгаа. Ном Айсландтай харьцуулахад нэлээ гоё хэмтхэн. Тэгээд их биеэр нь 2 ном авсан. Нэг нь болохоор How to Love Better, нөгөөх нь болохоор Think Like a Monk гэдэг миний дуртай подкаст хөтлөгчийн гаргасан ном. Тэр хоёр явсан амар баяртай байгаа. Тэгээд Лондонд ирсэн зорилго нь бас нам авсан. Тэгээд Waterstoneд хайртай шүү. За би одоо ингээд Айсланд Pilates-ийн класс руу явлаа. Тэгээд
чадвар бичлэг хийх баг. Тэгээд баярлалаа. Bond Street-ээр явж ийн. Hello. Өнөөдөр цагаар үнэхээр гоё нааш явчаад Oxford Circus ирцгаая. Барилгууд амар гоё. Андаа гоё гişэлүүд юм байна. Сайн нэрэ Манчестер авсан чи Манчестерт хүмүүс амар гоё биш юм юм хэлээ. Лондонгийн зарим машинууд их гоё биш л дээ. Гэтэ юунууд бол гоё. Такси нь бол гоё хөнгөтэй байна. Тэгээд Манчестерийн автобус нь шар өнгөтэй байлээ. Лондонгийн хулаан. Лондон өнгөрч байгаа миний сүүлийн шөнө. Ямар гоё үзэж байна. Тэгээд ийшээ ингэж яваа. Ингээ харсан чинь Лондон харагдчихээн. So beautiful. Гоё бие гайвчи. Өнөөдөр Лондонд өнгөрч байгаа хамгийн сүүлийн шөнө цаг 12 өнгөрсөн байгаа. Гэтэ сүүлийн шөнө чинь гадуур гоё бие үзээгээд талхай явж байна. Сайн шүү. Влогоо дуусгая. Бүх Лондоныхоо аяллаа влогийг энэ бичлэгээр дуусгая гэж бодсон чинь багтахгүй юм байна. Дахиад нэлээд их видеонууд үлдчихлээ. Тэгэхээр дараагийн влогоо хүлээж аваарай. Зөндөө гоё юм бас байгаа. Та нарт харуулахаа бэлдсэн. Баярлалаа. You just gotta keep living, man. Livin. Dude, I'm getting my personality back though. Like I'm feeling like myself again. Yeah, I know. I really was not myself. Since the last 2 years.